Yeah. 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 За hi guys, YouTube podcast-ийн season 2-ийн эхний дугаар эхлэх бэлэн болсон байна. За ингээ манай хамгийн эхний дугаарын зочноор алдартай, үзэсгэлэнтэй, тэ хүчирхэг Нана маань орж ирж байна. Намуу. Баярлаа. Өрсөнд баярлаа. Тэ чаа нэр Намуу гэдэг нэр чи хүмүүс мэддэг юм. Ер нь мэдгүй. Текате Нана. Оо чи чим буруу зөндөө хэлнэ. Бараг Текатег нь ч ойлгодог те. Текате ойлгодог шүү дээ. Уг нь Теката биш шүү дээ. Такондо биш юм уу? Текете аахгүй юу? Үгүй ээ. Яг Хэлэхдээ текете аахгүй юу? За. Хүмүүс тэгээд ингээ энэ тэн таарахтаа ч юм уу эсвэл таньдаг хүмүүс маань хэлэхдээ текете нана биш. Тектана өөр чин текета нана манай бүрстэ хэлсэн. Такондо гэсэн үг үстэй. Тийм такондо гэсэн үг. Такондо гэсэн үг нийл явахтад нийлүүлсэн. Үсгнүүд гол үсгнүүд юм. За ингээ манай Тактона Нана маань энэ дугаараар оролцож байна. Тектоник байлаа. Тектоник Нана маань энэ дугаараар оролцож байна. За юу байна да? За 50 да. Сайн уу? Оюутан болсон, хичээл сургууль гээл. Оюутан гэнг. Ботго болсон, ботго гэнг. Хин одоо тийм нэр гаргаж байна. Нөө нэг юу аахгүй, мөс сурж байгаа аахгүй юу энэ жилээс. Мөсийнхний ботго гэдэг. Тийм, мөсийн 1-р курст эсэж орсон шинээр ирсэн оюутнуудыг бол ботго гэдэг юм лээ. Тэгэл дээшээ ингээд курс ахтуулсан нөгөө ботго нь тором мором яасан мэдгүй амар. Нэр том ээ. Сүртэл юм. Би бол хүмүүлэх нэг жил сурсан мэдгүй. Хүмүүлийн оюутан л гэж авсан. Оо, би харин ботго. За мөс хэр байна тэгээд. Мөс давгүй би чинь тэгэл хичээлнийх үздэгүүд нь ер нь бол тэг байнгын бэлтгэл сургуульд гэж явждаг гэсэн болохоор яг энэ жилээс бол төлгөө бас боловсралтай анхаарыг гээд мөс бас эсэж орсон. Сэтгэл судлаач. Тийм сэтгэл судлаач. Гэтэ яг нь сэтгэл судлалтаа тэр чинь одоо судлаач л болчихно л тоо. Тийм. Гэтэ яг нь 1-р курстаа бол ерөнхий сураа үзчихсэн юм л яг мэрэгжлийн хичээл биш. Янз бүрийн хичээл ингэж үзэж байгаа. Яг бүхэлд нь л үздэг юм шүү. Тийм бүхэлд нь үзэл 2-р курсээсээ за би яг энэ мэрэгжлээ сонгох юм байна гээл. Явчихдээ. Гайгүй багш нар хичээл хэрэг хүнд байна уу? Хичээл одоо бол гайгүй л ингэ. Семестр дуус хараа болоо гэдэг. Тийм 9 хоногоос нөө нэг ухаарлын 7 хоног. Явцын шалгалт нь эхлэн гэсэн тэрнээс тэгэл юм шийдэгдэх бах та. Одоогор л нэг амар хүндрэлтэй гинт нэгт ингэж вау гэсэн юм бол айхгүй л юм. Хичээл хийгээл байдаг юм тий. Тийм байдаг. Манай он ч угаасаа төсвөр төвчээр хатуужлаа. Юухан байх те. Тийм юухан байх те. Тамирчин үний одоо ганц гол юмчлалуудыг тэрэн дээр орчих штэ. Тийм. Тэгэхээр юм л арахгүй те. Манай YouTube-ийн Instagram болон Facebook дээр чамаас асуух асуултууд явдгаараа явсан. Тэгээд асуултууд нь бид нэр ер нь бол ингээд сонсож байгаа үзэж байгаа хүмүүстэй илүү ойрхон одоо хүрж байгаа контент хүрэхийн тулд бид нэр яг хүмүүсийн асуусан асуултыг хүмүүсээс асуувал илүү гоё юм байна гэсэн хгүй. Тэрнээс бол ингээд би өөрийнхөө хүссэн асуултыг чамаас суугаалах юм бол тийм шүү дээ. Тэгэл санаанд ингээл яг чамаас асуулт үлдээсэн байсан хүний яг одоо хүсчээсэн асуултыг чи хариулчих юм бол амар гоё мэдрэмж төрнө шүү дээ. Тэгээд ер нь бол манай хүн чинь амар од. Яа зүггүй. Амар өнчнөд асуултууд ирсэн. Тэгээ ер нь бол яг ярих сэдвүүдээ ингэ бэлдсэн ба. За. Гоё асуултууд асуун. Тэгээ чи надаас ч гэсэн асуусан ч болно. Тэгээ хоёлоо яриа заяа. Тэгээ гоё яриа заяа. За мөс ярьчлаа. Тийм одоо сэтгэл судлаар ингээд сурахад яг ер нь спорт талдаа сурна үстэй тийм. Тийм, ер нь сэтгэл судлаач ингээд тамирчдын сэтгэл судлаач гэдэг нэг тийм сэтгэл зүйч гэх юм уу, тийм мэргэжлэр бол сурыг гэж бодоод байгаа. Яагаад гэхээр бас Монгол улсад нэг тийм яг спортын сэтгэл зүйч гэсэн тийм нэг тийм мэргэжилтэй яг тийм ингээ бид нартай ингэж харьцдаг хүн байдаг байхгүй юу. Тэгэл ерөн бол сэтгэл зүйч гэдэг чинь ялангуяа тамирчид бидний хувьд бол сэтгэл зүй гэдэг бол маш чухал ах хэрэгтэй. 1000 бэлтгэл сайн хийгээд ч юм уу тэмцээн уралдаанд ороод сэтгэл зүй муу байхан бол нэг бэлтгэл хийгээд амжилт гарах бол үндэслэл жоохон бага. Тийм учраас би ч өөрөө тэгж айгүй хүн хэцүү зүйлд ингээл бүдэрж босож явсан учраас бас яг ингээд гоё сэтгэл зүйчтэй тулаад ярилцах хүн байхгүй болохоор бас ирээдүйд тамирчин болох ч юм уу эсвэл тамирчин байгаа хүмүүстэй туслахын үүднээс бас өөрийнхөө хүссэн мэргэжил гэж бодоод яг сэтгэл зүйчээр бол спортын сэтгэл зүйч гэдэг мэргэжлэр бол сурч байна да. Нэр тийм баха угаасаа mental health ч амар чухал шүү дээ. Physical ингээл идэг ч гэсэн яг тарих мархаараа амарч чадахгүй бол хүмүүс чинь ерөөсө босч чадгаа ичдээ шүү дээ. Нэр тийм ээ. Тэгээд ер нь яг одоо ингээ Монгол яг иймэрхүү байгаа гэдгсэн шүү дээ. Тэнгүүд чи ер нь сэтгэл судлаач энэ төр очиж ирсэн үү? Яг спорт.
Гүү ерөн очиж байгаагүй. Гэтэ яг байдаг л да. Өөртөө гол сэтгэл зүй эсвэл нөгөө гэрийнхэнтэйгээ ээжтэй ч юм уу те ярилцдаг. Эсвэл хаяа нөгөө өөртөө бохимдал нэг ганц хоёр. Яг чинь мэрэгжлийн хүн гээд ярилцсан юм шал өөр ахтай гэрийнхнээс ч илүү. Тийм. Ялангуяа би бас яг сэтгэл зүйч гэдэг тал дээр бол ийм ойлголтойгоо спортын тамирчин байсан хүн ирээдүйд тамирчдын сэтгэл зүйг ойлгоно гэж бодоод яг би бас ингээд өөрөө тамирчин байж үзээгүй ээж тамирчныг судлаад хараас бас жоохон яг уу гэтээ бас тийж бас нэг талын буруу ойлголт ч гэсэн миний хувьд бол нэг тийм ойлголт байдаг. Аха. Ер нь үнэн баха. Бас өөрөө ингээд золон зүдүүртэй хамаг юм ингээд яг мэдж байгаа болохоор илүү сайн ойлгох хэрэгтэй. Угаасаа тамирчин жилтгүү ер нь mental health яг teenage насн дээр ч юм уу те. Ялангуяа ингээд teenage насн дээрээ ингээд чамшиг тамирчнаар ингээд явж байгаа хүмүүс бол бас нэлээд хэцүү байдаг хаа. Тийм. Тэгэл одоо манай өмнөх үед чинь нас сайхан тоохгүй л яваад байсан байгаа шүү дээ. Хинэггүй яваад. Гэхдээ яг магадгүй яг энэ асуудлыг ингээд засаа шийдээд өгчих юм бол тамирчид илүү амжилт гаргана, илүү те усаасаа гарна. Их сайхан их мундаг мэрэгжил байна. За, хоёр дахь юм болохоор эрсдэл гаргаж одоо өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгыг дагах нь яг хэрвээ. За би ч юм бол баг амьдралаа нүл эрсдэл шүү дээ. Ер нь байгаль эрсдэлтэй. Олсон дээр. Тий. Яг анх тэквондогоор бол 13 онд хичээлсэн. Одоо 7 жил хичээлж байна. Тэгээ жоохон хэдтэй байсан юм. 12 3 тайсан. Тий. Тэгэл яг 10 жилийн сурагч байсан шүү дээ тэр үед чинь. Тэрнээс хойш тэгэл яг ингээл эхний 2 3 жил яг клубын одоо зарчмаар ингээд хаяа сонирхлоор очиж бэлтгэл тэмцээн уралдаанд оролцдог байж байгаа. Тэгээ сүүлийн яг 4 5 жил бол яг нэг мэрэгжлийн тамирчин те одоо бүр шгшээ багийн тамирчин гэх одоо нэрийн доор явах бүр ингээд мэрэгжлийн тамирчин төвшөнд орсон болохоор бас хажуугаар нь найз нөхөд гэлтгүй мэрэгжил одоо 10 жилийн сургууль ч юм уу те сургууль соёлыг бүх юмаа ингээд хойш нь тавьчихж байгаа байхгүй юу. Тэгвэл ингээд нэг зам хоёр тулаа хөөсөн ч хоосон хоцрон гэдэг шиг ингээ яг хичээлээ чигээ хажуугаар ингээ бэлтгэлээ гэд амжилт гаргамаар байдаг. Тэгэхээр жоохон хүндрэлтэй байсан болохоор бас хичээл сургуулаас эрсдэл золиослсон гэж хэлнэ тий. Бас тэгээ найз нөхд гэр бүлийнхантайгаа өнгөрөх чөлөө цаг заав тийм байхгүй. Тэгээ ерөн бүх юмаа золиослсон нөө. Би нэг боддоод байдаг юм байна. Манай нанаг юм хумс эрхий хөлний эрхий орооны хомс. Одоо яа миний баг тэквондоор хичээлж эхэлснээс хойш баг хөлийн хомснууд баг 4 5 цаашаа унжин нөө. Байнгын өршөлөөл ингээ бэлтгэлтэй байгаад байдаг болохоор тэр чихтэй амар зөв өршөлт юм байл ч те. Угаасаа бүр мангар эвгүй ингээд бараг л туйлж орж ирэл мангар хүчтэй өшөглөө. Тэгэл арга техник ухаан гэл бүх юм байгаа юм чинь тэгээд тэр нөгөө манай юу хэлбэрийн Facebook пэйж дээр нэг бичлэг гарсан байхгүй юу нэг Age of You гэдэг. Тэрэн дээр нааны яг тайлбарсан те. Тэр бичлэгэн дээр яг өшгөлж байгаа яг ингээ хэсэг нар тах би бүр харчаал ёо энэ яаж өшгөлөөд байгаа юм гэдэггүй. Яг ингээ туйлзаж нэг тийм амир нэг тийм техниктэй орж ирсэн мангар хүчтэй пас гэтэл өшгөлөө. Тийм тэр чин тэгэл нөгөө хүнийга хаана хачин тэрнээс нь зөрөөл өөр газар нонно гэл те. Ингээл аль болох тийм овжин аргаар яг тийм биш нөгөө хол нь ухаантай бас. Тэрээс ингэж шилээдсэндээ орж ирснээ ингэж шиглөө нагаа. Хойгоор нарыг дагцлаа. Хөлөөр орж ирснээр дагцлуулсан ач тэрнээс. Йой. Тэрийг бас бид нар харч. Энд ч ястаа галзуу юм байна гээл. Нанагийн аав нь тамирчин байсан те. Тамирчин гэж байсан гэж одоо хүртэл баг тамирчин шүү дээ. Тий. Манай авчин одоо 56 57 настай. Одоо хөнгө атлетикийн спортоор хичээлжсэн байхгүй тий. Тэгэл надаас илүү баг амир спортлог шүү дээ. Одоо яг нь байнгын тэмцээн уралдаанд орохгүй жилдээ ганц удаа нэг мастеруудын улсын аварга гэж байдаг ш болдог шүү дээ. Тэрэнд ингээл насныхаа ангиллалд орж морол аавч одоо хэдэн удаагийн улсын аварга юм бэ. Намайг ер нь бол яг спорт руу чиглээд баг чирж орсон ч аахгүй юу. Гэтэ бас гоё штэ угаасаа ер нь аавч найа бахархдаг байхгүй юу? Яг бахархдаг нь би бол мэдчихээн яг ингээд охинтой бас эрэгтэй хүүхдээс бол хамаалга. Бас нэг хайхтар тоохгүй шүү дээ. Таквондоор явж байгаа тэгэхгүй яг эмэгтэй хүүхд ингээд амар зориг тавиад ингээд аав хаараас ингээд мундаг гэхээр нэр амар бахархдаг хаа. За баяр үргээсээ хаалгадс цай. Манай бичлэгийнхэн бүгд алгатаа шоо. За дараагийн ярих юм хоёлаа. За маа нанаа болохоор амар тамирчин мундаг. Гэхдээ маш царилэг, маш үзэсгэлэнтэй. Тэгээд ер нь нэлээ олон брэндүүд болон юуны фэшн одоо брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан нүүр царайгаар нь олон зураг авалтуудаар явжсэн те. Тэр ямар хөө тэр хоёрыг ингэж зохицуулах ямар хөө байдаг вэ? Бас хэцүү шттэ. Тэгэл бэлтгэлтэй үед таарна. Яг аль болох амралтын өдөр ч юм уу яг чөлөөт цагтаа үедээ бол нэг тиймэрхүү зураг авалт ч юм уу нэг
commercial юмд орохыг илүүд үздэг. Тэгээс яг би нэг бодлын нэг ийм ойлголттой тий. Заавал тамирчин гэл нэг амар хөлсөө туслуулсан гээл бораарстай ингээл амар өөрийгөө гаргуун тайцсан. Ялангуяа таквондогийн тамирчин чинь нэг тулааны спорт учраас илүү эрэгтэйлэг байх надад шаардлага гарна штэ. Тэгвэл би нэг таквондогийн тамирчин гэсэн шиг ингээл нэг эрэгтэйлэг ингээл бие хаяул хаяна. Гэтэ би тэрнээс эсрэг ойлголттой тийм. Эмэгтэй хүн л болж төрсөн юм чи өөрийнхөө бас гоо үзэсгэлэн дотоод гадаад гоо үзэсгэлэнгээс хөгжүүлээд бусдад ингээл дэлгэрүүлэл байж ах нь хэрэгтэй гэж бодоод бас айл болохны тиймэрхүү зар реклам ч юм уу тийм санал айлуулга орох дуртай байдаг юм уу тийм. Ер нь өөр амар enjoy хийдэг юм шүү дээ. Enjoy хийдэг. Тэрэнд бол гоё кайфтай байдаг. Нанагийн яг анх яг би харж ирсэн юг санаж нөгөө нэг Facebook-оор пост яваад хаанхын тамирчин мөлий амар царайлаг гэсэн чинь Казакийн жудоо ч юм билүү? Тийм үү. Казак бүхэл үү? Чинь танаа клубийн хүн бичсэн байлуу. Чиний постыг манай Монголд өстой ийм царайлагстай мундаг юу тамирчин байна гэд. Тийм, тэр чинь нэг 18 оны 2 сар мартсан хам. Би яг тэр үед нөгөө яг тэр үед би яг чаага анхаарч ирсэн. Тэр үед чинь би нөгөө Индонез руу тэмцээнд явах гээд. Тэгээл чинь нөгөө Facebook-ээр амар реквест ирээл намайг чинь хүн амт мэшнийг бол за энэ ч яац юм болоо би юу буруу хийсэн бол гэж ороо харсан чинь намайг харин нэг хүнтэй ингээд тамирчинтай өрсөлдүүлсэн Монгол тамирчин Казак өрсөлдүүлсэн байсан. Бис гээд ингээ бүр ингээ өрсөлдүүлсэн заяа. Тэгэл яг хөтө монголчууд ч Монгол нь өрхөн зарим нь Казак нь өрх юм байна энэ гэж. Тэгээ нэг юмсэн чи амар их ачаал өгсөн. Ачаал өгснөөс болоо миний Facebook хаагдаад бүр би ч нөгөөний гадагшаа тэмцээнд яваад ээж автагаа холбогдмоор байдаг. Ээж авч нөгөө Instagram ашигладаг байхгүй өөр Facebook нээж мэгээд. Тэгээ бүр арай гэж нэг таньдаг хүнтнараа Facebook руу нэг мэйл явуулдаг шүү дээ. Пассвордны зураг гэл. Тэгэж нэг арай гэж нээлгэж илээ. Тийм чи өнийг өдрийн дотор 5,000 хүн request followers лээ. Би бүр амар айсан гэдэг. Ер нь бол аварга амар айсан. Тийм угаасаа гал гинт амар viral явал би яг харалт юу болоод байгаа юм гэсэн. Чи нүг медальтай ингэсэн зураг шүү дээ. Тэр зураг нэлээд явсан те. Тэгэл яг хараал ингээл ямар мундаг охин бай гэж бодож исэн. Look where we are now. Манай ханд. За. Тийм тэрнээс ч ундраалаа би юу асуучихсан аахгүй юу? Нүг Instagram is not real life гэдэг ер нь хүмүүс ярьдэн штэ. Чиний бас нүг юу нэг хог мог зэрлээ, сколол ингээд хаяада ч юм уу нэг юу явуулдэн штэ. Ингээл хөөхний гайхаал ингээл хүмүүс ингээл бичээд идэв штэ. Гэхдээ яг чиний яг ингээл цаагуур чинь ингээл за одоо ингээл тамирчин хүн хажуугаар ингээл хэцүү байгаа энэ төр ч гэсэн хайдаа ингээд амар нээлттэй хуваалцсан штэ. Тэр амар таалагдахгүй. Ингээл хүмүүсээ ингээл гоё болж бутж байгаа юмаа ингээл хараалаад идэв. Гэхдээ нанаа болохоор шал өөр амар хүлэрцэн тэ амар ингээл бэлтгэлээ хийж байгаа угийнхаа зургийг ингээл шеэрлцдэг байхгүй. Тэр нь бүр амар илүү одоо нэг тийм pretty байгаа те гоё beauty-гээрээ ингээ хүмүүсийн inspiration хийхээс илүү тэр ингээд яг хичээлж байгаа энэ төр зургнууд нь бүр амар inspiration болдог. Чамд гэж яг нэг хардаг хүн амтан байдаг эсвэл инстагаар дагаад ямар мундаг хүн бэ гэж боддог ч юм уу. Заавал яг тамирчин гэлтгүү. Тамирчин гэлтгүү юу? За ямар ч хамаагүй Монгол гадаад хамаагүй. Тийм хүн хардаг хүн амтан байдаг уу? Байхгүй шүү. Би өөрөө би ч энэ хайнгад ер нь жоохон хинэггүй. Тэгэл яг тэр хүнээс нэг инспирэшн авна ингээл тахил махлалал өөрийнхөө хайрын зураг мураг тийм. Тахил болдог нэг юм байгаа. За тэрийг дараа нь яри. За тэр энийг дуусгачих. Тийм тэр ер нь их тийж амар нэгэн зүйл нэг хач холбогдол өгөөл за би энэ хүнээс л үлгэр дуураалаа энэ хүн шиг л олон гэсэн нэг тийм ойлголт байдгүй. Яагаад тэгэхээр би ч өөрөө бас тодорхой хэмжээний зарим нэг одоо өсвөр насны доод үеийнхэн дүүнерт үлгэр дуураал болж байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө тэр хүмүүстэй ингээл аль болох нээлттэй байхыг хүсдэг. Надад бас яг тийж нээлттэй ингээд шүтээд ингээл тэр хүн шиг болно гэсэн хүн байдаг байхгүй юу. Тийм учраас тэгэл тэгээд тэр нөгөө нэг постны доор байсан description бүр мэдээ болоод явсан те. Харин тийм биш. Юу н такундонд ч нана яатсан яасан. Юу зүйлээ үеийнхэн тэгж хэлв. Ингэж хэлв. Тэгсэн миний бицэн яатсан биш те. Тэр угаасаа амар мундаг байсан. Тэр яг тэгж яг хүнд нөлөөлөх нь илүү үр дүнтэй гэх юм уу? Яг л хөөрхөн зураг дараад ч юм уу. Чи бол хөөрхөн зураг дараад тэгж явах боломжтой шүү дээ. Гэхдээ яг тэрнээс илүү яг хичээлж байгаа, хүлэрж байгаа, ингээл зовж байгаа. За бараг л нөгөө хумсаа харуулаад. Тэгэл яг ингээл хүмүүст ингээд нөлөөлөх нь илүү хүчтэй юм байлаа. За ус уцгаая. За. Миний ус тийш унтсан байна. За ээж. За. Одоо өстө нанагийн яг сонсдог шүтдэг юмыг ярина. За тэр ингээ баярлаад өөрөө эхэлж байгаа байхгүй. Гэлгэл. За BTS гэж нэг айхтар том юм байна. Нанагийн амьдрал гэнг. Хайр тийм. За 2018 он. 2010? Тийм ээ. Тэгэж явсэртэй яриад тахгүй 18 оноос хойш ерэн сонсож ирсэн. Гэтэ яг уу угаасаа 18 онд дебют хийлээ. Юу яар да 13.
Өө тийм үү? Тийм. Тийм амар удаж Тий, байгаа юм уу? 2013 онд тий. Оо, яна би өөрөө мэдгүй. Би өөрөө Blink. Оо, ятаа. Би өөрөө Blackpink сонсдог байгаа. Манай Blink-уу таанэ. Манай Army хаана. Арми хаана доор комент бич тийм штэ 18 онд би сонсож хэлсэхгүй юу. Гэтэ хамгийн жоохон ичмээр нь би өөр 18 оноос хойш BTS гэдэг хамтлаг байсныг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд 18 онд юугаар мэдсэн? Ямар 18 онд харин зүгээр нэг том солонгосын нэг тийм хөгжмийн наадамд оролцож байсан байл та. Тэгээд тэр хэсгийн мэдээ айгүй их ингээл сая сонин сайт маятар гараад яг фэйсбүүкээр ингээд фильтр гард ирдэг байхгүй юу. Тэгэл би анх нөөник Big Bang гэдэг хамтлагууд идэв шүү дээ тий. Тэднийг л мэддэг. Тэгээд ийм хамтлаг байд юм байна гэтэр гэл яг гişүн бүрлэн орсонч мээр адилхан хоорондоо ёо. Тийм баг ялгагддаг тий. Тэгэл би чинь гинт нэг тэр үед өөдцэн байсан юм яасан бүүм мэд. За ер нь нэг K-pop хамтлаг шүтээд нэг сонсоод үзчихвэл яа гэх ажил олгож хөө би бүр BTS гэж хайж майгаад гişүн бүрийнх нь нэрмэр те одоо угсаагаар л яасан бүгдийг нас хөөс орчихлаа тий бүх юмыг судлаад тэрнээс хойш тэгээ бүр нэмж амар донт бүр орцсон юм уу одоо ч чамд бүр альбом интернеттэй бүр амар физикал альбом интер бүр тасархаа гардаг те альбом ярилдгүй шүү дээ ер нь BTS гэлгүй K-pop хамтлагуудын альбом байл те сүүл дээр Blackpink-ийн альбом ч гэсэн амар гоо тэгснэ дөрвөн version те дооторх зураг мургийн дандаа өөр концепттэй тий BTS-ийн бас тэр зураг фото альбом интер амар гоё юм те тэгээ би чинь гэтээ надад BTS-ийн ганц л альбом дөрвөн ширхэг version тагаа байт юм уу? Дөрүүлээ гэдэг юм чам. Дөрүүлээ. Гэтээ одооноос яг бүх альбомын цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй л байдаг. Өмнөх гарсан альбом ч юм уу те. Одоо юм уумын цуглуулаад тэгжээж л арми байл гэдэг те. Цуглуулсан шиг л цуглуулъя л гэж боддог шүү дээ. Шүтүүл шүтсэн шиг шүү дээ. Шүтсэн шиг шүтэж чадахгүй байна. Тэ цудлаад л. За. Яг үзэгч байна. K-pop юу фэнүүд ч амар хамаагүй. Тэгээд нөө нэг юунууд идэв шүү. Муулж болохгүй. Муул бол алуулна. Хамаагүй мэрч болохгүй. Нөө нэг фэнүүд чинь чи яг TikTok хийсэстэй анхудаа амьдралдаа ганц TikTok хийсэн тэр ის нөө нэг фэнүүдийн ялгаануудын тэр чинь юу гэдэг фэн нэлээ? Би зөв дуудаж мод буруу дуудаж мод нөө Сесан гэлөө тийм Сесан гэлөө бичгтэй аллыг тэгээ. За тэр фэнүүд яадаг фэн нэлээ? Тэр нь болохоор бүр ингээд одоо айдлынхаа хитрхи хувийн орон зайд нь халтдаг. Одоо жишээлбэл айдлууд чинь энэ тент тоороор явахаар ингээд бизнес класс эдрээр явна шүү дээ. Тэнгүүтэр баян тийм фэнүүд аахгүй. Ингээд заавал хажууд нь суудаг ч юм уу. Эсвэл бүр буудал нь хажуу өрөмөрөөр тийм ч юм уу. Тийм амар. Одоо нөгөө нэг entertainment-ийн барилга тийм шүү. Тэрнийх нь үүд мөдөнд ингээл гоё хувц өөрийгөө гоёлж хангалал аль болох нүдэнд нь өртгөөл ингээ байж байгаа. Хитрхи хувийн орон зайд нь халтсан нэг тиймэрхүү хэсэг бүлэг хүмүүс бүр байдаг байхгүй. Хэцүү юм те ер нь. Гэтэ угаасаа амар famous хүмүүс гэдэг. Тийм эсвэл бүр тэрнээс гадна зүгээр энгийн мөртлөө амар хитрхи шүтцсэн ингээл амар гармаараа. За бараг л гарн дээр BTS гэж нэр ингээл бичиж мэдсэн тийм жоохон онгоцны буудал тэртэрж аваад тавихгүй ойрлж чарлаа. Йоо нэрээ яг тийх бах те. Тийм хүмүүс байдаг. Яа, тэр нь Сесан. Тийм Сесан. За энгийн фэн бол манай нана. Тийм над шиг л хөрх ингээ. За юм юм зөвлөдөл гимгүү хоргууд манай үн чинь те. Би бас уулзчул эвгүй ш. Яаж ч би бас уулзчул тавихгүй шүү гэж. Би ч одоо бүр эвгүй ингээ сэтгэлийн өөрлөөр яаж ч магадгүй штэ те. Нөө нэг мааныг ах байдаг хгүй. Цааш бүр амар олон Lady Gaga-гийн дүр. Lady Gaga амар сонсдог. Тэгээ бүр ингээ 4 5 ингээ үзсэн байл та. Чи тань штэ хэрлах. Тэгснэ ингээ анхных дээр бүр ингээ ойрлоо чарлаад ингээ боо юм болов. Угаасаа яг тэр хүний ингээ амьдаар ингээ ойрхоноос үзэж байгаа хүн итгэдэг гэсэн те. Би бол ингээ Beyoncé энтерээс сонсдог. Тэгээл Billie Eilish энтер сонсдог. Яг тоглолтын үзэх юм бол ингээ ойрлоо чарлаад явчих болох нэр. Амар юм болно штэ. Одоо монголчууд ч угаасаа сэтгэл хөөрл ер нь багтаа тэгээл нэг тоож махгүй. Ял Монголынхоо селебритинуудыг ингээ тоохгүй байсан ч гэсэн яг амар том хүн харахаараа ер нь юу баха. Йоо би яг одоо ингэж худлаа том ярьж байгаа ч гэсэн яг ингэ тоглолт молтыг үздэг ч юм уу энэ тент тааруул бас эргүүтч магадгүй. Юу сесаа цаашаа. Нэрээ тэх баха. Тийм. За тэгээд чинь BTS рүү явчихлаа. Яагаад дуртай гişүн? За дуртай гişүний болохоор Bice гэдэг. Яанаас би мэдэхгүй. 7 гişүнтэй. За. Тэгээд яг тэр нэг гişүнээ сонгож аваад тэрийг ингээд крашлахыг бол ерөн байслах гэдэг хэвгүй байс гэдэг. Миний байс бол Виага Ким Тэун.
Нөөний хар үстэй. Миний хамгийн хар царайлын нэг үстэй шанс байсан. Тэр аим култэй. Нөөний Black Swan гэх нэг сингл тэрэн дээр үсэлээр үлдээ. Ер нь бол байгаа байдал амар кул. Гоё. За цаатахаас жоохон мэдээлэл хаваалцаач. Ви бүтэн нэр нь юу вэ? Гимтэй юу? За нас нь хэмдэ хэд вэ? Нас нь 95. Энэ жоохон гацаад сандраад байна уу юу? 95 амар яг 95 оны нэг хоёр хүн байгаа маа аль нь гэсэн. За ахаад күүзлээ. Цаа чи ямар ордтой вэ? 12 сарын 30 31 төрсөн шүү дээ. 30 билүү 31. Би 12 сард ямар мэдгүй. Чимо fake fan. Гүй мартчих. Гэтэ угаасаа 7 гişи чи баг 7 нуу энэ мэддэг бах те. Хайдаж байгаа хольцолоо байдаг болохоос бас яг нарийн ширэн бол мэднэ. Тэгээ нүуник BT21 гэх нэг юм байдаг лүү? Тийм, BT21 гэдэг байгаа. Тэр чин BTS-ийн Army-гийн ер нь брэнд юм байлээ тийм. Тийм. Гэтэ яг нэг Солонгос нэг Line Friends гэдэг нэг тийм байдаг байхгүй юу? Бас хөөх юм гараад. Нэг application дэжтэй Line гэдэг угаасаа. Тийм. Тэрний одоо юутай хамтраад BT21 гэдэг бас ингээд дундаас гоё юм гарч ирсэн. Тэр чинь угаасаа амар нэлээд олон дүр мөртэй хөөрхөн тийм. Яг нөө 7 гишүүнийхаа ингээд анимашн хөлбөрийг гаргацсан. Тэргээр ингээд зөндөө олон merchandise гаргадаг. Ийм микрофон ч байна. Тийм. Бүр нөө нэг чихвчж байгаа. Тэгснэ мангар чанар манартай тийм гоё. Тэгээд манай подкастын нөөний яг үндсэн cover дээр нана маань Тата тийм. Яг BT21-ийн тэр нэг дүрээр нь зурласан байгаа. Тэгээ ер нь яагаад тэр дүрийг сонгосон? Хитэн дүртэй бол тэр BT21 нь 7 дүртэй. Нэг адилхан 7 юм уу тийм. Гэтэ нэг нэмэлт 7-оос гад нэг өөр дүр байгаа. Тэр нь бол ингээд баг одоо фэнүүд арми бид нарыг төлөөсөн нэг тийм дүр. Гэтэ тэр бичиж магад ер нь жоохон хийсвэр дүр байгаа. Тэр гэтэ Татан тэгээд хэнийг яаж байгаа? Of course. Ви ахгүй юу? Нэг зүрхэн толгойтой, нэг хөөрхөн цэнгэр шар ингээ хувцастай. Тийм тэр чинь ви. Тэгээ бас хөөрхөн үнд чинь 7 анимашнд тусдаа нэртэй Чими, Тата, Коя гэдэг артистуудаас гадна дахиад өөр дүртэй. Тийм нэртэй. Мангар том франчайз юм да тийм. Том брендинг. Бүүн гэдэг амар. Тэгэл сүүлд бас Blackpink гэдэг үзээд нөө Netflix-ийн докюментарийг сайхан үзсэн. Тэрэн дээр бас сүүлдээ бахархсан шүү дээ бид чинь. Амар том. Харин чинь шал өөр болчихж байгаа. Шал өөр болтол юм байл. Тэгэл угаасаа сүүл нөө нэг Kill This Love бол яг уу амар явахаар нь би нэг тоог байхгүй. Гэтэ сүүл нөө нэг дараагийн comeback нь юу байлаа? Highlight-д харчаал ёо клип нь ямар галзуу юм бэ. Тэгэл дараа нь би угаасаа BTS-ийн клипээс үзсэн байхгүй. Тэгэл амар viewsтэй дандаа угаасаа дижитал яг рекордуудыг дандаа эвддэгтэй солонгосын K-pop-ууд. Тэгэл ер нь заас угаасаа шүтэж тэгээ сонсох нь угаасаа аргагүй юм байна. Бас хэдэн мянган октод хэдэн мянган залуучууд ч гэсэн амар сонсдогтэй. Амар ирэмгүй сонсдог шүү дээ ер нь тий. Чанд BT21-ийн яг юу байдаг вэ? Цуглуулдаг чаа. BT21-ийн цуглуулга зөндөө юм байгаа оо. Зүгээр нэг фигур агаа. Тэгэл утасны кейс стикер тэмдэг үзэг бал мал усны болтоос гадаа усны болт мал скрунчи илүү скрунчи тэр мэд байгаа. Nice. Тэгэл яг уу аль болох харагдвал тэгэл авчаал ингээл нэг жижиг сажгаар наваад хийгээл тиймэрхүү юм чинь бол мөнгө бол харамгүй өрчөж байгаа юм. Дуртай юмдаа бол зарцуулж ийн гэдэг чинь бол өөртөө хөрөнгө оруулалт хийж байна. Тэрнээс кайф авч чинь бол яг нөө өмнө ярьсан шиг mental health ч гэсэн тиймэрхүү юмар илүү тайвширж гоё кайф авна штэ. Би ч гэсэн тэгэл баг Beyoncé-гийн баг зурагтай кейс мэс хам бол авчих гал. Тэгэл за бас хэрэг байна уу гэж бас хаяа одноо. Харин жоохон бас бод юм. За энийг авчаад юм тэргэл. Юу ч шилхах юм ингээ. За яд ингээд. Тэгэл алумна гэж. Тэгэл авчиж. За ингэж нэг BTS-ийг ярих гэж цаа чинь галзуу тэгэл story хийгээ солируулантай манай. Шөнийн 3 цагт баг л тэгэл BTS ярьж story хийгээ. Би нэг хэсэг бүр яг анх сонсоод эхэлж байхдаа орондоо 11 гэж ордог байсахгүй юу. Тэгэл BTS-ийн орсон нэвтрүүлэг, тоглолт, клипийг үзэл нэг цаг харахаар үүрийн 6 5 болчдөг байсан шүү дээ. Би яг тийм байдалтай бараг 2-3 сар амьдэрсэн. Унт. Харин тийм. Амар сонирн байсан ч гэхдээ ялцчих ингээд нам суучд юм байна уу? Эсвэл одоо боллоо тэгэл 50 болцсон. Намптай болсон байж таа. Намптай. За BTS-ийг ярьлаа. Одоо жоохон өөр юм. Угаасаа BTS ярих юм бол манай үзэгч нар ч гэсэн ер нь амар relate хийх бах. Нэлээ олон хүмүүс сонсдог боллоо тийм. Тэгээ ярих сэдв ингээд дуусахгүй BTS-ийн талаар бол зөв ингээд дуусгая. Манай Blink-үүд байна уу? Манай Blackpink ч үү та. Би ч ингээд Blackpink-ийг 16 онд сонсож
Тийм тий. Мэдсэн шүү. Гэтэ амар угаасаа дебютгээ мангар удаж ээж угаасаа мангар олон жил бэлтгэлээгээд одоо л дөнгөж first full альбом гаргаж байгаа юм. Харин тийм альбом. Тэгээ сонслоор угаасаа солонгосын culture, солонгосын K-pop-ийн одоо стандарт энэ төр бол хатуу. Тэр угаасаа докюментаринд гарч илээ. 4-5 жил бэлдсэн. Тэгээд галзуу. Тэгээд чим тэгж бэлдснээс гарах нь бас цөөхөн шүү. Тэгээд 4-5 жил жагаал ингээл уусаал тэгэл нөөний шалгалтнаа тэнцгүй юм. YG Entertainment ч бас ингээл том штэ. YG чинь анх 21-ыг гаргасан байл шүү дээ. Яг анхных нь уу? Анхных нь 91-ыг гаргасан байл шүү дээ. 21 Big Bang тэгээд Big Bang энэ чинь бас YG юм уу? YG штэ. Тэр нөөний докюментари дээр нөөний яасан шүү дээ. 21-аас дараа хамгийн анхны гарсан эмэгтэй тийм эмэгтэй ахгүй зүг. Icon гэдэг наамтлагч YG. Тэр entertainment интервьюд нас л халцоо тийм. Тэгэл одоо жишээлбэл бид нарын үздэг K-drama-гийн гой дүрүүд чинь бас их нь YG-гийн артист одоо жүжигчтэй. Тийм. Бас жүжигчтэй юм байна тийм. Мангар том билдингтэй. Амар одоо бүр шинжлэхдээ бүр гой газар орж байгаа юм шиг л шүү дээ. Nice. За одоо болий. Солонгосон юм яриа л явах юм бол тэгэл яриа л ах юм. За өөр хоёулаа би нөгөөнийг сая утсан дээр ингээ асуултуудаа бэлтцсэн байгаа байхгүй. Тэгснээсээ нанаа л уцаа өгöd иймэрхүү асуулт асуунаа чи нэг нэмэх асуулт байл бичээсч баахан K-pop бичиж өмнө нь K-pop хамтлаг сонсож байсан уу? K-drama. За Korean юм болох уу? Одоо болио сая ярьчлаа дөө. Харин тийм. За юугаа ярьж ирсэн штэ. Байгууллагын нүүр царай зураг авалтууд орох ямар гэдэг. Зүгээр enjoy хийдэг гэсэн штэ. Чамд яг хамгийн хэцүү зураг авалт ч юм уу юу байсан бэ? За хамгийн хэцүү зураг авалтууд ер нь гадаа зураг авалт амар хэцүү байсан. Тийм дээ. Студид гэхээс илүү гадаа. Студид гэхээр харин гадаа эдийн ялангуяа би нэг тийм азгүй ч юм уу нэг зураг авалтны тэнгэргүй ч юм уу гэхгүй. Миний зураг авалт гэдэг өдөр дандаа нэг тийм амар хүйтэн. Бүрхэгөө. Тийм нэг намрын зураг авалтанд би хвчлээ орчдөг байхгүй юу? Тийм. Тэгэл гинт амар хүйтэн сахилж яснаа жоохон цас хайлж маялал. Тэснэ гинт нар гарч мараал. Тэснэ ингээд доогоороо ингээд трикотой зуны хувцас тэрэн тэснэ хавар намрын тийм хувцсны зураг авалт. Гэтэ манай хүн чи алнаа зураг авалт болох нь амар амжилттай. Би чинь чамтай нэг 2 3 зураг авчихсан багтаа. Бид хоёрын анх яаж танилцсныг ярих уу? Тэр бүр үнэн фаны. Тийм. Би юу хөтөлбөрийн бас нэг видеон дээр ажиллаж байсан байхгүй юу? Яг өөрийнхөө брендингийн юун дээр тэгчээд story видео хийсэн те. Чамтай яг чат бичижсэн 15 секундын story хийхэд чат бичижсэн би чинь зэн уцмацаараа хичээл зүгээр роногоор ашиглаад бичиж байгаа. Тэгэл нанаатай яг бичээл яг орно гээл тавьж өгөхөр бүр баярлал. За одоо нанаа гэдэг амар охинтой уулзсан гой хөрх охинтой уулзсан гэж бодоол ээжсэн чи зүгээр silly strings-ээр өөдөөсөө шүршүүлээ наага. Угаасаа тэр айгу хөөрхөн гой дүрс гарсан те угаасаа. Би нөгөөний ингээд ийм салют энэ төр задлаад тэгээд slow motion энэ төр аваад тэгээд silly strings ингээд гэн ингээд наалцдаг юм байж тээ. Тэрүүгээр ингээд яг камер руу уурлыг бол өстө нэр заавалсан дөө. Тухайн байгаа бас сэтэд бодлоо. Тэр яг тэгэж анх танилцчихсэн. Тэгээл амар яг vibe нээлттэй гоё охин байсан. Манай анд манай анд тэр яанда яах уу тэгэж нэрээ амар зураг авалтаа нэрээ гоё танилцчихсэн. Тэрний чин дараа бас нэг зураг авалт. Бид хоёрын ер нь ингээд зураг авалт одоо хоорондоо найзлсан дандаа юу хөтөлбөрөөс холбоотой тий. Бас нэг юу маркетер юу маркетерийн тэмцээнд би анх орж ирсэн байхгүй. Тэрэн дээр бас нэг зураг авалт хийгээд амар euphoria vibeтай зинхээр амар hard makeupтай тий. Тэрэн дээр орж тэр бас гоё зураг болж исэн тэгээд тэр мөрөн дээр орох надтай ажиллах юм ямар хэр вэ? Гоё шүү. Ер нь тэгэл надад нэг тийм найз нөхнөх олон байдаг байхгүй. За яг хөө сайн найзууд цөөхөн танилын өрөөл олон. Гэтэ одойлог бол миний хувьд яг эрэгтэй сайн найз нар нэг байхгүй юу. Тэгээ бас ер нь найз нар дундаас хамгийн авьяаслаг би жоохон магтчих заяа. Хамгийн авьяаслаг бүтээл сэрэглэн бас амар ахгүй юу. Тэгээ энэ нь бол тэгээ vibe нийлдэг, санаанаа нийлдэг. Тэгээ энэ бол бид хоёр ч амар stalker. Үнэн stalker. Энэ эвгүүдээ хоёлаа. Тэгээд гол нь ингээд би ингээд яжсан нэрээ чи тэрийг мэдхүү гингүүд нанаа бүр хизээч мэдхгүй гэж хэлэхгүй заа. Мэдэн штэ наач нүг тэр чи яаж мэдж байгаа юм бэ? Би харин stalking за ер нь муулахгүй шүү. Нэг хайхтар муулаад байдгүй юм. Тэгээд чи тэрийг мэднээс гэж наач нэрээ тэрний тэр штэ гэнэ. Тим ээж юм байл штэ хардин. Ер нь жоо хоорондоо яг нүг тэгтэгтэй story гүйлгэж явж байгаа л хүн меншн нийцэх юм байгаа бол тэр лөө ороод зураг гүйлжсэн чинь хүнтэй хам зураг авахулсан таглалуу ороод дахиад яваалаа. Тэгснээр зараа нэгээ сүлийн инстаграмаа ингээд буцаагаа гарч ирэхгүй те. Яг тэгж stalker идэг. Тийм ер нь бол яг vibe нийлдэг болохоор ер нь амар гоё идэг. Тэгээд анаатай бас ингээд би зургийг аваад цааш ингээд модулаар ажиллахаас амар мэдрэмжтэй зургнуудаа ер нь орсон зураг авалт болох амар амжилттай болдог те. Гиш би боддог өөрөө бол амжилттай хэлэхгүй штэ. Анх бас нөгөө нэг Кедалтын зурган дээр бас амар хараанд гарч ирэх хүрчээсэн юм аа.
17 оны гидалтын зураг. 7 оны зураг. 17 Нэг ийм хайлайтертай. Тийм. Тий, тэр бас өстой гой зурагнууд. Бараг тэр миний анхны зураг авалтсан. Ер нь анхны зураг. Анхны зураг авалтсан. Тийм. Nice. Гэтэл Сүүр мангар тавилцсан амжилттай байх гой шүү. зураг эссэн. Тэгэл яг ээж нөгөө юу иш таквондо хийдэг охин байж та энэ төр гэл бодож ирсэн. За тэгвэл хоёлаа одоо угаасаа хүмүүсийн асуултанд хариулвал илүү гоё юм билий. Гэхдээ хоёлаа сайхан хадвараал өөрсдөө яриа яваад идэв штэ. Би нэг магтаал сумлаад нэг мэдсэн. Нэг мэдсэн чинь магтуулсан ч явж байгаа шиг. Оо за чим жижигхэн basic асуултанд хариулмаар санагддаг. Гош жижигхэн Бараг л Pepsi versus Cola аль нь вэ? кола мэдээж. Би баг нүдэн анаа дамтал колаг шүү. Мэднэ. Тийм. What the fuck? Шаал өөр хоёр өөр амттай. How? Нэр Pepsi илүү сул амттай байхгүй жоохон тийм. Кола баг уучингууд нэг хил нэвтлээд нэг амар бүр эвгүй амттай юу? Тийм илүү амар байхгүй юу? За өөрөө нэг юмд одоо хувир гэвэл гинэ. Амтэн ч юм уу юу болвол. Тэгвэл би юу бол жигүүртэй амтан л олон да. Ерөн гой нисэж нисгийг л амар хүсдэг. Эсвэл нөр ямар нэг юмнаас ингээ хүсэж. Мен маа нэсч угаасаа онгоцсон суухаас амар дуртай те. Тийм онгоцсон суухад. Онгоцсон аялах угаасаа дургуугийн баахан те угаасаа. Тэгэл яг 20 оноос болоод. Харин 2020 л жоохон Эвгүй. алаад байна. За өөр нэг жижиг асуулт хариулнаар байна уу? Амар funny. Тэ хариулах байсан ч болно. Хариулъя. Гутлын арьсмэр идвэ. 38 хагас. Шууд хэлээд байгаа. Амар киллер гутал моталтай байгаас тэ Jordan. Метр гэдвэ. Метр 172. Метр Метр 172 жиг юу ч үү сая? 172. Өндөр 170. Метр 172 гинэ. Метр 72. Метр 172 жиг шиг яа. Instagram versus Facebook. Instagram. Чи Instagram дээр хэдэн дагаж штэ лээ? 115. 115. Анх ит хоёр өгөө өрсөлдөж нэг нэгээ хөөдөг л байсан. Одоо бүр намайг хайчихё. Ирээд байгаа. Найз нь жохоо хэлээ яах вэ? Гэтэ нэр яг анх яг нэг 15 мав дээр үлээ яг адилхан ингээл явуулсан хараад байсан. Яг харж ирсэн те. Тэсэн чи одоо манай хүн бүр юу 100-аар илгчих шиг 100 нэмсэн чих шиг. Ямар хүн дуртай вэ? За ер нь л яг өөр шиг л хүн дуртай да. Тийм амар. Тийм амарлаад. Тийм амар. Зүгээр яг нэг гой санаа оноо нийлждэг, нийтчтэй өөрийгөө гой бүрийн илэрхийлэх чадвартай нэг тийм үнэтэй л ярилцахад айгүй тухтай амар эдий. Аха. Ер нь ямар ч хүнтэй ингээл яриа суусна нэг тийм тайван ч юм уу те нэг тийм хүмүүс ээжтэй. Тэгэхгүй ингээл баригдаал нэг эвгүй ингээл локер цуугаад тахаараа хэрэгтэй. Хай жоох хэцүү. Тэгээд амнаас нэг үг унгаах гэж. Йоо яг тийм. Тэр бас жоохон хэцүү сэдв. Одоөлхийг өшөглөөд авмаар байдаггүй л гэж байна да. Хаяа асла авмаар тийш или баламир уур гэдэг болохоос. Яа энэ мань өшөглөлөд юу нөгөө юу лээ. Мишок. Юу мишок. Мишок цаашаа штэ. Мань нисэн штэ яа. Энийг амар олон хүмүүс асуусан. Өсвөр үеийн нүүр бодолт энэ тэр. Манай хүн чи амар сонио мейкап чамаас амар их асуугаадсан шүү дээ. Тийм үү? Тий. Чи угаасаа ямар цэвэрхэн мейкап хийдэн шүү дээ. Хэдэн наснаас нүүр мөрө бодсон бэ? 16 тагаас л 17-оос ч юм уу. Одоо ингээ нүднийхээ inner corner энтертэй амар самаатай хөрхөн. Ер нь жижиг нэг хак бол байна гэдэг. Тийм тий. Гэтэ ер нь зураг алтан дээр ч гэсэн ер нь бараг өөрөө мейкап хийгээд оруулаа үнэн алцахгүй дээ. За өсвөр тийм нэг тиймэрхүү сторинууд ярмаар байна уу? Ямар стори? Фейлтэй мейкаптай юм уу нэ? Тийм нэг амар нэг эвгүй үед л байдаг те. Түүх бол байсан. Байсан. Хүний амьдрал юу их тохиолдох вэ те? Юу их тохиолдох те. Гэтэ тэр өсвөр насны буудал гэсэн юм уу те? Нэг тийм жижигхэн хайкуудаас охтууд энтердэг л. Өсвөр насны охтууд чинь гой залуу ярьтай юм чинь нэг амир ингээл гой будаад ах шаардлагагүй шүү дээ. Байгаагаараа л хөрхөн. Гэтэ нэрээ миний яг боддог юм байна. За яг хөө би бол бьюти гуру энэ төр бишэлтэй. Нүрээ будаж яг гой харагдахаас илүү арьсаа ингэж зөв эмчилж арьсаа зөв одоо кэр хийснээр илүү одоо мейкап нь сэргийдэг ч юм уу те. Текстог ер нь амар. Тэрэн дээр яг чи скин кэр яг юу гэж боддог вэ? Скин кэр ч юм бүр хамаагүй мейкапаас илүү чухал үүрэгтэй штэ. Хүмүүс надаас яг ингэж асуугаад байдаг байхгүй юу? Өө ямар сайн дардаг крем байна? Ямар консилер байна гэдэг. Өөгүй л олчлоо гинэ. Өөгүй л олчлоо. Зүгээр тэрний орон зүгээр гоё өөртөө тохирсон скин кэр продукт те. Тийм аваад хэрэглэжүүл бас хамаагүй чухал гэж бодод байдیں۔ Тэгээ арьсаа л ерөн арчлуул будалт мудалтал тэгэл насны хэрэгтэй. Бодондөө хөсөөсөөгөө л тэгээ бодондөө. Тэх бах те. Тэгэл одоо чинь амар хортой ингээл бүтээгдэхүүн энэ төр байгаад идэв штэ. Тэгвэл яг манай ингээд яг өсвөр охтууд ч юм уу ер нь баг эрэгтэй хүмүүс ч гэсэн яг ямар ч ингээд шүүлтүргүү ингээд бүтээгдэхүүн сонгож хэрэглээд цаагддаг.
тэрэн дээр ханаас гаралтай яасан юм. тэр нь бас ингээл нэмж ингээл арсын ингээ халаад идэв. Ядаж бүтээгдэхүүн аваад артлын нэрүүлэл ийм төрлийн ийм ингээл өөрийнхөө харшлага төрлийг бас ингээд харшлын эмнэлэгт очиод мэдүүлээд шинжлүүлчих хэрэгтэй. Ааха яг зөв яг. Тэгэл тэрнээсээ өөр одоо харшлахгүй бүтээгдэхүүн ч юм уу те. Бас ерөн бол өөртөө хайртай байх хэрэгтэй. Аминдаа хайртай ганц л амьдрын шүү. Тэгснэ юу гэдлээ? Ганц л амьдрын ш. Бид нэр өдөр болгон амьдрын ганц л өхөн. Манай үжэм болов. Би бүрстэй амар юм уу шүү. За ер нь нэг тийм түгээмэл топик ер нь яриа. Хэр эм аа вэ? Эмо. Эмо. Гэтэ эм орохтоо цаач тэгж туйлширч ямардаг шүү. Гэтэ нэг тийм амар нэг эмор сэдвээ олж чадвал нэг ганцаар одоо нэг эморч. Одоо нэг эморч доо гэж нэг тэгж эмор дөнгөө яг хөө заримдаа нэг хэцүү бэлтгэлтэй үедээ ч юм уу нэг найз нөхд мөхтэй уулзаж чадахгүй ганц удаа нэг гэрийнхэнтэй гоё байж чадахгүй ч юм уу тийм нас болоо жоохон эморчдаг. Үнээрээ тэмцэн дээр ингээд одоо чинь ялагдах ч юм уу эсвэл доогуур байр маянд орохлоор ямарх уу? Өстой нэр хага юм орчдгүй. Хага юм орох биш. Эмор хос гадна их уур ураад шар үдээд тийм аа. Наа чинь бол нэг эмо төрөлдөө орохгүй юм. Тийм. Ер нь ямар хөө мэдрэмж авах вэ? Хожигдчихвол тэгэл нөгөө намайг хоцсон маань нэг тийм заавал медаль аваад алтмалт медаль авчдаг байхгүй юу? Тэгэл өстой энийг хочцсон бол паркинг хочч медаль авчих байсан юм байна гэдэргээл. Их тийм хор шарны юмнууд байдаг болоо тамирчдын дунд. Байлгүй. Амар жоохон санаа хандлагатай тамирчид ер нь бол байх уу? Зөндөө агууд чинь тэгэл улс үндэстэн шашин шүтлэг бүх юм нь ингээ өөр учраас тийм зөвлөлөх асуудал зөндөө юм байна. Nice. Тэгээд бас нэг асуулт нь юу? Ойрын 5 жилийн зорилго ч юм уу ер нь яг одоо future 5 жилд яг өөрөө яаж харж байна? Гоё тийм үү? Юу хийгээ байж ах бол? За юу их байж байгаа бол яг тэрийг хийгээ байж энэ гэж бол хийж чадахгүй яагаад гэвэл ингээд яаж ч өөрчлөгдөж магадгүй шүү дээ тий. Гэтэ одоо байгаа байр суурьнаас л тодорхой хэмжээнд дээшилсэн байна гэж бодож байна. Тэгээд бас ганц хоёр хэл сурцсан тэрэндээ мундаг болцсон тий. Тэгээд бас яг энэ чиглэж байгаа мэрэгжилтэй хичээлж байгаа спорттоос тодорхой хэмжээний гой амжилтууд гаргаад ер нь яг энэ чиглэлээр өөрийгөө пүшлэх зорилготой гоё тий. Тийм. Тэрнээс бол би 5 жил жүжигчин болно гэж байж байгаа. Би дуулнаа. Манай YouTube live session-д орноо би. Хитэн орох уу? Season 3-ын episode 5. 5 жил штэ чи бодооч. 5 билүү? Season одоо 20 21 ч юм уу. Season 20 дээр манай нанаг дуулахыг хараарай. Цаачис даална. Цаачис рэп боснаа. K-pop idol зүгээр. K-pop бараг дуулж магадгүй дээ чи. Бүжүүлээд ч юм уу те. Корея морийг нэг. Гэтэ нэр яаж магадгүй штэ. Яг үннийг л хэлээд. Харин яг хүмүүс ингэж яг дөрвөх гээд байдаг. Гэтэ дөрвсөн ч гэсэн яг нэг тийм амар байр суурьтай дөрвдөг хүмүүс амар таалагддаг байхгүй. Яг өөрийгөө сориод ингээд өөр юм лөө чиглүүлээд одоо чинь хүмүүс ингээд хэл сурна гэдэг хаар ингээд хүмүүс англи хэл гээд хуульшраад байдаг байхгүй. Тэрнээс хаяад шал өөр хэл сурах хэрэгтэй байхгүй. Франц хэл эсвэл хятад хэл манай дүүнер тэ үзэж байгаа хүмүүс бол хятад хэл сур гэж би хэлмээр байна. Ер нь бол нэг тийм монголчууд чинь яг одоо дийдэн штэ. Хятад хэл сурах юм. Одоо яг хөгжиж байгаа тэ яг амар development цайтай байгаа улсын хэлийг яг сурах нь илүү үр дүнтэй. Ирээдүйд яахаач мэдэхгүй байгаа юм чинь те. Одоо амар их хүн амтай юм чинь хятад хэл илүү сурж яг өөрийгөө сорж яг тэгж яг пүшлүүл илүү үр дүнтэй. Тэгэхгүй яг жоохон хийсвэр мөрөөдлөө хөөгөөд ч юм уу яг жүжигчин болно гэдээ дайрж яг болохыг болно гэтээ жоохон бас бодлоготой хэрэгтэй байхгүй. Магадгүй яг хэл мэл хятад хэл сурна гэдэг чинь яг баримжаатай шүү те. Яг хятад хэл сурах юм бол би юм явж магадгүй энэ төр гээл. Ямар том гүрэн улс лээ тэгээд. За одоо нэг юм байна. Танаа дүүг ярьж болох уу? Ярээр. Би бол дүүгийн хандлалаар бол ярина. Танаа дүүж өстө хөөхөн шүү те. Хөөхөн одоо зөвөн болсон. Төвшин бэлэгт шүү дээ. Төвшин бэлэгт ээ. Би бүр төвшөө гэсээр марцсан шүү. Харин төвшин бэлэгт. Төвшин бэлэгт. Одоо хитээлээ. Одоо 6 настай 1-р ангид орсон. Цаа чин бас арми те ер нь. Арми шүү дээ. Амар мангара ер нь намайг дагаал надаас илүү баг арми бүжин бүдин. Би чинь бол яг ингээд хэлийн сайн мэдгүй ч гэсэн ингээл нэг хар яриагаараа ингээл дагаал дуулчих шүү дээ. Манай дүү бол тэрнээс гадна бүжгийнх нь хөдөлгөөнийг бол тэгээ зээж шүү дээ. Нэг гэдэг нэг клип чи хайшаа хараад нэг яадаг. Тэр үеийн энэ байгаа ёо. Урал мурлаад долоож юм болоо цаа чи бүр өсмөсөө ингэж мэнгээл. Дуртай орно. Оскар. Одоо нөө 1-р ангид орсон чинь нөө бүр үсээ вакс эд штэ. Тийм авч үг гэд надаас бүр нэхэд. Тэгээ би арай гэж авч өгсөн чи өглөө болгон нөө нэг хүүхч бас өглөөний нойр нь харамжтэй. Тэгэхгүй майрлаг одоо засаал төлний юм хараал нөгөө үсээ ингээл ана та энийг янзлаадаг ээж та энийг янзлаадаг гэж ээжээсээ ч тусламж гуйгаал надаас ч тусламж гуйгаал.
Хөр хүүхдүүд гоё шүү. Ер нь доод үеийн Тэгээ нөгөө нэг хоёлаа нэг уулзаад имарт ороод имарт орсон чинь нөгөө нэг 2020 корона гээд жоох хүүхд оруулахгүй. Яжлаа түүний гэдгийг гоё хэлээ дээ. Түүний 2020 он болоод тэгээ би төвшөөтэй хамт байсан шүү дээ. Үүдэн дээр тэгсэн чи той солиор өсөн. Наваа нэг хэсэг анх яг хуу жоохон бишүрч байгаа зодч модоо нүджээснээ сүултээ бүр тийшээ ийшээ гинэ. Бараг зарим аваад үгүй. Анаа ч гарч ирэнгүүт хоёлаа алуулна штэ. Зарим хийдэж болохгүй штэ. Одоо бүр өстө нэрээ том болж нөө хэл яриан ч өөрчлөгдөд BTS гэдэг сонсгоо болцсон. Оо яаж чадаа. Харин одоо Greenmix дуртай. Нөө Greenmix үнэхээр хүүхд болгон дуртай. Өглөө ингээл босоод би нойрмог байхгүй. Бүр надаас өмнө босоод ээж хувцас авчид. Ана та энэ дээр Greenmix зомби гэж бичээд өг гэдэг. Зомби гэж бичээд өгч. Greenmix зомби гэж бичээд өг гэж. Шинэ наад ээжээсээ нууцаа. Хөөрхөн юм үзнэ заа. Угаасаа ер нь хүүхдүүд яг YouTube амир нэр тооцоолж байгаа. Амар тооцоолдог те. YouTube бол тэрнээс гадна тэгээ хэл сурчиж байгаа байхгүй. Тийм хэл сурна. Тэгэл гейминг видео энэ төр нэр айр үзсэн юм л шүү дээ. Дүүч юм манай дүүч бол геймплей бол амар үзнэ. Цаа чи YouTube байвал угаасаа солиорлаа. Бид хоёр бас нэг түрүүжил хийх гэж оролдоод даанч нөө амар хөдөлгөөн болохоор угаасаа YouTube-ээр үзлээ миний хөшөө. Би YouTube-ээр биш шүү дээ. Чи үсээ бодж моданы видео тэр хийцтэй. Хотлаа даалдаа. Даалдаа. Ганц хоёр удаа л хийчихсэн. Гэтэ тэр видеоноор гоёсаа чи ихтэй YouTube-ийг хийх юм бол ирээдүйд тахаа. Хүн чам үзэн шүү. Яг хийхээ Тэгвэр дүүтэйгээ үзвэл бүр жижиг. Харин тийм тий. Та дүүч угаасаа амар бидтэй хөөрхөн боллоо. За үнэхээр сайхан ярьлаа. Одоо ер нь ингэ дуусахгүй болоо. Ойлоо чи яваалаа. Одоо баг солонгосоо эртгэн дуусахгүй байсан бол яваал гэсэн. Тийм байна. Одоо баг төвшөөг ярьжсэнаа дахиад BTS гээд орцсон дээ. Харин сая дийчлээ сая. Тэгэл за ирж оролцсонд баярлаа. Манай season 2-ын хамгийн ихний дугаар сэлхийг халаад нэхэр гоё ярьлаа тий. Нас одоо хамгийн гоё юм байдаг шүү дээ миний хөшөө. За юу их гоё юм байдаг шүү дээ. Чи баг тааж байгаа да. Цагаасаар. За ингээд манай юу хэлбэрийн зүгөөс чанда бэлэг өгч байна. За ингээд цагаасаар тий. За биш дээ би чамгаа ингээд задлаа. За энэ хараа you will never be offline гэдэг. Оо энэ нөгөө нэг чам нугасаа нөгөө нэг тий. Чам нэр түүх байг нэлээх юм. Баг шүү. Нэг цуглуулалт болчлоо. За хамгийн гол бэлгийн нэг авах. Манай юу хэлбэрийн шинэ дугаар хаа. За энэ шинэ дугаар нь яадаг гэхээр чи юу хэлбэрийн шинэ хэрэглэгч болсноор 6 сарын турш сар бүр 5 GB дата болон 6 сарын турш хүссний багцаа идэвхжүүлэх эрхийг биелгэх болно. Social багц Facebook Messenger, Instagram, Twitter болон Snapchat ашиглах хязгааргүй дата эрх. Стриминг багц Netflix болон Loop TV аппуудыг үнэгүй ашиглах дата эрх. Мөн гейминг багц PUBG, Mobile Legends, Clash of Clans болон Fortnite тоглоомнуудыг үнэгүй тоглох дата эрх. Дуусаагүй байна. Дуусаагаа хийч. Энэ юу хэлбэрийн дизайнтай стикер гарч хөрхийн дээр наараа зэрэг. За энийг ч лаптоптын дээр начтуу. Гоё. За энэ постер юу хараа сешны чич байж болно гинэ. Сайхан BTS хажууд очих. Тэгээд наагаарай. Эсвэл за энэ одоо хамгийн гол маа. Ой юу энэ YouTube podcast season 2 гэсэн юм костюм фотолог байгаа. Тэгээ season 2-ын үндсэн тэгээ хайнаагийн YouTube podcast-тай. Минэд ч одоо бүр алууд юм шүү. Тэгээ энийг өмсөрөө 100 өмсөрөө. За. Ой яа гоё юм те. За тэгээд ийм гоё костюм өгч байгаа маа. За баярлаа. Мэдээ баярлаа. Зүгээрдээ. За ийм байна. Манай манай season 2-ын хамгийн ихний дугаарыг үзсэн үнэхээр их баярлаа. Тэгээ манай YouTube podcast-ийн маань season 2 болохоор 5 дугаар гарч байгаа. Тэгээ 5 өөр зочдуудыг бид нэр бэлдсэн байгаа. Та нар ч гэсэн угаасаа зочдуудаа мэдж байгаа. Тэгээд баярлаа. Ирж оролцсон баярлаа. Баярлаа. Өстой гоё ярьлаа. Тэгээ чи баг тэн цугаа дараагийн зочноо хүлээж авах юм уу? Баг лайв үзэл хамаагүй гоё. За тэгээ манай YouTube channel-ыг бас дэмжээрэй. Subscribe хийгээрэй, лайк дараарай, комент хийгээрэй. Тэгээд дараагийн дугаар уулзцаая. Bye, peace. Yeah.